За ямар нэгэн тооны хасгалыг зэрэг гэж байх юм бол энэ нэгийг хуваах нь А-тай тэнцдэг. За эндээс А-гийн хасах n зэрэг гэж байх юм бол нэгийг хуваах нь А-гийн n зэрэг болно. Нэгийг хуваах нь А-гийн хасах n зэрэг гэж байх юм бол А-гийн n зэрэг болно. А-г хуваах нь Б-гийн хасах n зэрэг гэж байвал энэ Б-г хуваах нь А-гийн n зэрэг болно. За тэрийг ашиглаад зарим бодлогуудыг бодож сурья. За энэ илэрхийллийг сөрөг хэлбэртэй зэрэг хэлбэртэй бичээ гэх юм бол ийм болно. Энийг эерэг хэлбэртэй зэрэг хэлбэртэй бичээ гэх юм бол ийм болно. За энэний утгыг болгож өг. Тэг 10.5 гэдэг бол 2-ны 1-тэй тэнцв. 2-ны 1-ийн хасах 2 зэрэг гэдэг бол энэ 4-өөсөөр 2-ын 2 зэрэг гэсэн. Ингээд 4 болно. За энэ илэрхийллийн утгыг олъё. Энэ бол халт нутруугаа илэрхийлнэ. Тэг бүхэл 100-ны 1 гэсэн. Энийн хас 3 зэрэг гэдэг бол мөн адилхан 4-өөсөөр 100-гийн 3 зэрэг болно. 100 гэдэг бол 10-ийн 2 зэрэг. Энийн 3 зэрэг гэдэг бол 10-ийн 6 зэрэг болно гэсэн үг. 10-ийн 6 зэрэг гэдэг бол 1 хаталт 6 тэг авахыг хэлж байгаа.